International Fund for Public Interest Media was founded because we recognize that technology and essentially the economic condition of the world really had crippled the business model for journalism. And as a result, it's become harder and harder for journalists to do the work that is so critical for society and for democracy. So in response to that, we decided that there needed to be a mechanism to be able to pool funding from many different sources all over the world and to be able to specifically focus on helping media organizations and journalism become more economically resilient, to improve the business model so that journalists could do the work that they need to do. One thing that was really exciting to us about choosing the 6 media was that they each represented a different perspective and a different method for how to deliver news to different audiences in Mongolia. If news organizations cannot pay their bills and cannot pay their journalists, then how can we expect it to do that journalism, which is so critical for protecting these institutions? That's why we feel that partnership with media in this way is so critical. Яг хэвлэлт мэдээлэл гэдэг өөрөө одоо юм цэвэр ариун те нийтийн одоо санаа бодол нөлөөлдөг ийм салбар байтал бид нэр энэ салбарт ингээд ийм тогтвортой бизнес загвар нутагшуулнаа. Хэвлэл мэдээллийн байгууллага бол өөрөө бизнес юм а гэдэг ингээд ярихлаар энэ маань шууд буухад жоохон бэрхшээлтэй байсан. Тэр үйл ажиллагааны үр дүнд үүсэж байгаа бүтээгдэхүүнээрээ дамжуулаад тодорхой хэмжээний орлого олж иж маргааш би үргэлжлүүлээд тэ түүхийдээ хөдөлж аваад энэ үйлдвэрлэлээ хийх юм а гэдэг. Яг энэ маш энгийн ойлголтыг бид нар сэтгүүл зүйн салбар руугаа авчирч ойлгуулах нь хамгийн хүндрэлтэй байсан. Тэгээ энийг бид нар амжилттай даван туулж чадсан гэж бодож байна. Тэгэхээр нийтлэг ажиглагдж байгаа нэг зүйл нь юу юм бэ гэхээр манай хэвлэл мэдээллийн салбар өөрснөө ололт амжилтаа бие биентэйгээ бүр одоо нээлттэйгээр юугаач нууж хаалгүйгээр хуваалцдаг энэ салбар болж байгаа юм байна. Хамтдаа хөгждөг салбар болж байгаа юм байна гэдэг бол миний хувьд одоо маш их баярлж байгаа нэг гол үр дүн байгаа даа. Тэгэхээр энэ өөрчлөлт одоо манай хөтөлбөрт эхний эсэлтэнд хамрагдж байгаа 6 байгууллагаас гадна Монголын нийт хэвлэл мэдээллийн байгууллагуудад яг нийтийн эрх ашигын төлөө үйлчилдэг хэвлэл мэдээллийн байгууллагуудын дундаас энэ соёл бий болоосоо гэж бидний хувьд бол хүсэж байгаа. Тэгээ тэр хүрээндээ ч гэсэндээ Media Mongolia арга хэмжээгээ эрх хичээлээс үргэлжлүүлээд медиа энтерпренеруудын одоо чуулган гэх юм уу, цугларалт гэх юм уу, фестивал гэх юм уу, ийм хэлбэрээр бас үргэлжлүүлэн зохион байгуулахыг зорж байгаа. Тэгэхээр хэвлэл мэдээллийн салбар, сэтгүүл зүйн салбар маань бол ингээд бие биентэйгээ өрсөлддөг улаан далай, цусан далай биш, хамтран хөгждөг цэнхэр далай байгаасаа гэж боддог. Одоо энэ хүслийг маань хөтөлбөрийн маань оролцогчдод одоо эхнээс нь биелүүлж өгч байна гэж бодож байна. Хөтөлбөр маань бол 3 жилийн хугацаатай үргэлжлэнэ. Тэгэхээр энэ жилийн хувьд бол дөнгөж эхний жил өнгөрч байгаа. Эхний жилийн хувьд бид төслөхөө нөгөө төлөвлөх, стратеги гаргах гэдэг энэ шатан дээр төлөхөө илүү цаг зарцуулж ажиллаж байна л да. Хоёр дахь болон удаачлаас илүү их үр дүн ябот төр гарах байх гэж бодож байна. Тэгээ хөтөлбөрт байгаа 6 газраас манайх нэлээд тийм ахмад байгууллага насаар нь тооцох юм бол болно. Энд дэвид 18 жил болж байгаа. Хамгийн залуу байгууллага нь бол 2 жил болж байгаа байгууллагууд байгаа. Тэднээс илүү тэр залуу майндсет гэх юм уу те залуу арга барилуудыг илүү анзаарч олж харж байгаа. Ирээдүйн мэдээж улмал гэрлэх хийдэ хардаг. Яг зүгээр нийт салбараа харахлаар бол хүмүүс төлхөө сөрөг талаас нь гэдэг юм уу ер нь төлхөө гардаг. Эдийн засгийн явдгаараач тэр ер нь олон нийтийн сүлжээний байдлыг хараач тэр нь тэгдэг. Гэхдээ миний хувьд бол илүү юм гэрэлтэй ийгээртэй сайхан татвар болж байгаа хаа гэдэг л хэрэгцдэг. За эргээ харахад бол бид нар баг бүх төвшөндөө өөрчлөлтүүд ирсэн байна. За энэ нь бол одоо бас бид нар яг нэг төлөвлөгөө зорилтоо яг илүү тодорхой тавьсны те бас хөтөлбөрөөс ч тэгж харж ирсэн. Заавал тоотой бай зүгээр нэг тийм бүрхэх ч юм уу те илүү сайжруулах гэдэг тийм үг байхгүйгээр тэдэн хувиар тийм тоонд хүргэнэ гэдэг ч юм уу. Яг тийм тоонуудтай байсан учраас хүрсэн хэсэгтээ ямар акц төвшөлт гарч байгаа гэдгүүд нь яг бодиттой илүү харагдаж байна. Тэгээ энэ бол одоо хамгийн том давуу тал нь байлаа. Түрүүн ихтгэл дээрээ бас яг ямар акц төвшөлт гарснуудаа ер нь яг тоотой бүгдийг ингээд танилцуулахад бас нэг жилийн дотор гэхэд бид нар бас муугүй амжилтын ард гарсан байх шүү гэж бас өөрөөрөө болон хамт олноороо бахархсан тийм одоо сэтгэлтэй байна. Хөтөлбөрт оролцож байгаа бусад 5 байгууллага маань бол өөр өөрсдийн гэсэн онцлогтой одоо телевиз байна, сонин байна. За адилхан вебсайтууд хэрнээ одоо контентын төрлөөс шалтгаалаад өөр өөр ийм байгууллагууд байна л та. Гэхдээ бидний одоо асуудлууд болон боломжууд яг ижлэхэн давхцаж байгаа давхцлууд нэлээх байгаа. За өнөөдрийн илтгэлүүдээс харж байхад бүгд л өөр өөрсдийн гэсэн акц төвчлүүдийг гаргасан байна. За эндээс бол хараад бас урам зориг авч ийлаа. Бусдынхаа ч гэсэн одоо алтан алт зорилго нь ямар вэ гэдгийг яг 100% биш ч гэсэн гадарлажсэн тийм болохоор бас төвчлүүд нь ч гэсэн яг ингээд бодиттой тоотоогоор ингээд те
фотогоор хувьтайгаар яг бодит үр дүнтэйгээр ингэж харагдаж байгаа нь хараад бол яг зөв хөтөлбөрт зөв одоо байгууллагууд нь орсон байна. Тэгэхээр бид нар бас бусад редакцуудаа үлгэр дуурайл болж бас болох боломжтой юм байна гэдгийг харагдсан их сашаалтай байлаа. Манайх хөтөлбөр хийж яхад яг нэг өсвөр насны одоо хүүхэд бараг байсан гэж хэлж болно. Тэгээд одоо хөтөлбөрийн дараа бол нэг эдгэр насандаа яг ингээд ирж байгаа юм шиг надад мэдрэмж төрж байна. Ягаад тэгэхээр бид бүхэн хөтөлбөрт ингээд хамрагдсан чинь яг нүдэн дээр ингээд одоо үзүүлэлт тэр юмнууд байна ингээд сайжраад ирсэн. Жишээлх юм бол манай хүний нөөц болоод 2 дахин ингээд тэлээд илүү доктортой болж ирсэн. Яг анх хөтөлбөрт хийж ирсэнгаа бодоход за мөн одоо орлогын үзүүлэлт маань 43% нэмэгдсэн. Манай брэнд контентын гаргалт маань 5 дахин нэмэгдсэн байгаа. Энэ нь юу гэсэн үг гэхээр олон нийтийн их ашигын төлөө гаргаж байгаа контент бол ерөнхийдөө 5 дахин нэмэгдэж тэр хэмжээгээр одоо үр дүн гарах одоо нөхцөл бий болж байна гэж хэлж байгаа чинь. Графикийн хувьд бол бусад 5 хэвлэл мэдээллийн байгууллагатай харьцуулах юм бол маш сүүлд байгуулагдсан дөнгөж 2 жилийн настай юм байгууллага байхгүй. Тэгэхээр бидний одоо сонгож авсан сэдв бол шинэ тоглогчоос мэрэгжлийн редакц руу ингээд явж байгаа тэрнийг агуулгыг сонгож авсан байгаа. Тэгээ бид бүхэн өөрсдөө ерөнхийдөө мэрэгжлийн редакц болох тэр эхлээд суурь ерөнхийдөө тавьчихсан гэж харж байгаа. Яагаад гэвэл бид бүхэн ингээд яг энэхүү ихтгэлийг бэлтгэж явах ятдаа сэтгүүл зүйн судлаач ер нь мэрэгжлийн редакц гэж юу хэлээд байгаа юм бэ гэдэг асуултуудыг асуугаад ерөнхийн нэг 3 одоо шалгуурыг гаргаж ирсэн. Энэ нь юу вэ гэхээр одоо сэтгүүл зүйн үйл ажиллагааг доктортой эрхэлдэг байх, одоо нийтлэлийн бодлоготой хүний нөөцтэй байх, за үргэлжлээд одоо мэрэгжлийнхээ ёс зүйг баримталж ажилладаг байх гэдэг ерөнхийн 3 шалгуурыг гаргаж тавьсан. Эндээ бид хэд ерөнхийдөө ингээд өөрсдөө тэнцэж гин үгүй юу гэдгийг ингээд шалгаад үзэхэд бид бүхэн сүүлийн 1 жилийн хугацаанд ишээ одоо хүрхийн төлөө одоо хичээж ер нь хүрээд одоо яг бүх юм эхэлж байна л гэж хэлмээр. Сүүцүүд итгэх итгэл өнөөдөр унтсан байна тийм. Сүүцүүд итгэх итгэл унжаан ганцхан Монголын асуудал биш. Дэлхийд даяарч бас байна. Тэгвэл дэлхийд даяар сүүцүүд итгэх итгэлийг сэргээхийн тулд юу хийж байгаа юм бэ гэдэг бид нэр тэр алхмыг дагаад хөвчих боломж байна тийм. Энийг бол бид нэр дагж хөвчих алхмыг хийсэн 100-ны мэдээ хийсэн сая сэтгүүл зүйн итгэлцлийн санаачлагад нэгдсэн. Энэ сэтгүүл зүйн итгэлцлийн санаачлага өөрөө хараад тус баталгаатай найдвартай хэвлэл мэдээллийн хэрэгсэл мөн үү үгүй юу гэдэг тэр стандартыг л бий болгож байгаа юм тийм. Тэгэхээр 100-ны мэдээ энэ стандартыг бий болгож хэрэгжүүлээд ажиллах боломж одоо хэрэгжүүлж ажиллаж чадна гэдгийг баталсан байхад манай бус хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч гэсэн чадна гэсэн үг гэж байна. Бусдаасаа сурах юм бол маш их тийм. Бид нар жишээлбэл Lemon Press-ээс яаж одоо newsletter хийх юм бэ гэдэг тэрийг сурч байна. Одоо UB Live тийм маш гоё залуучуудад зориулсан хурц юм гоё контентууд гардаг тийм. Тэгэхээр бид нар бас тэрийг бас сурч байна. Тэгэхээр бидний үзэгч, уншигч тийм ингээд өөр. Гэтэ технологи бид нарыг нийтгээд тийм тэрийг бие биенээсээ сураад бие биенийхээ даван хөгжиж байгаа зүйлийг юунаас нь бодоод бид нэр ийм залуучуудыг их гоё татаад байна. Энэ TV яг тийм олон үзэгчтэй болохын тулд ийм спортынхаа контентууд, бус контентуудад илүү анхаарал байгаа юм билээ. Энэ бусад хөтөлбөрт оролцож байгаа хэд мэдээллийн хэрэгслүүдийн маань олж байгаа ололтоос бид нар сурах юм байна. Одоо өнөөдөр бид нар ингээд нэлтэл дээр харж байна те. Бид нар тулгарч байгаа бэрхшээлүүд биднэрт адилхан тулгарч байна. Тэгвэл бид нар яаж шийдэж байгаа юм бэ гэдэг бас шийдлүүдийн бид нар бусдаасаа асуухад аюул гоё давуу талтай боломжтой байгаа. За Автомими сайтын хувьд хөтөлбөр их хэрэгжсэн 1 жилийн хугацаанд тодорхой өөрчлөлтүүд бол гарсан. За үйл ажиллагааны хувьд бид нар ололт амжилттай статистик үзүүлэлтээр ингээд ярих юм бол нийтийн эрх ашигын төлөө контентын тоо бол 30%-аар жилийн өмнөөс 30%-аар нэмэгдсэн байна. За нийт контентын дундаж уншилтын хугацаа жилийн өмнө 42 секунд байсан бол одоо 1 жилийн дараа бид нар 55 секунд болгож нэмэгдүүлсэн байна. За санхүүгийн орлогыг төрөлжүүлэх том зорилт тавьсан. Энэ хүрээнд манай одоо санхүүгийн орлого 1 жилийн хугацаанд 30 орчим хувиар нэмэгдсэн юм амжилтыг үзүүлсэн байна. Нөгөө талд бид нар одоо хийж байгаа үйл ажиллагаа болон нийтэлж нэвтрүүлж байгаа контентынхоо одоо үр нөлөөг хэмжиж эрэг холбоогоо сайжруулна гэдэг бол энэ том зорилт тавьсан. Тэгэхээр энэ 1 жилийн хугацаанд бол бид нар энэ үр нөлөөг хэмжиж эрэг холбоогоо сайжруулах талаар нэлээдгүй ажлуудыг хийж хэрэгжүүлсэн байна. Яг хөтөлбөрт бол хамрагдсан 6 байгууллагууд өөр өөрийн онцлогтой за бие биенээсээ суралцах, нэгэн чадахгүй байх гэхэд нөгөөх нь хизээний одоо үйл ажиллагаанд нэвтрүүлсэн ийм давуу талуудтай байгууллагууд байгаа. Тэгэхээр бид нар энэ 6 байгууллага бие биенээсээ суралцах, хөгжих ажлуудыг маш сайн хийж байна. Залуу эрхлэгчтэй хэрхэн одоо татаж эрэг холбоогоо сайжруулах вэ гэдэг дээр жишээлбэл бид нар UB Live-аас суралцж байна. За Lemon Press-ийн илүү санхүүгийн зах зээл одоо төвлөрсөн хэрэглэгчд рүү чиглэсэн контент хийдэг. Graph.mn сайтын хувьд жишээлбэл бас л одоо видео график одоо сошиал контентуудыг маш оновчтой хийж байгаа. Оролцож байгаа байгууллагуудаас хамгийн гол нь байнгын уулзалт хийж нэгнээсээ суралцж байгаа нэм хөтөлбөрийн бас давуу тал юм болов уу гэж харж байна. За манай компанийн хувьд өнгөрсөн 1 жилийн хугацаанд улс хөтөлбөртэй холбоотой одоо хэрэгжүүлсэн зорилтуудаа одоо тайлбарлахаар өнөөдөр энд ирсэн байна. За 1 жилийн хугацаанд мэдээж одоо залуу медиа компани өнцгөөс
илүү одоо зорилгоо тодорхойлсон одоо North Star Goal гэж одоо хөтөлбөр тодорхойлоод байгаа. Зорилгоо тодорхойлсон 1 жилийг өнгөрөөлөө. Тэр зорилготой холбоотой хэрэгжүүлэлтүүд дээр багаараа хамтдаа одоо ажилласан 1 жилийг өнгөрөөлөө. За хөтөлбөр маань бол одоо 3 жилийн хугацаанд үргэлжлэн. Тэгэхээр бидний хувьд одоо эх 2 жилийн төлөвлөгөөгөө дахин боловсруулсан шин төлөвлөлтүүдээ гаргасан өдөр хоногуд өнгөрч байна. За залуу медиа компанийн хувьд бас энэ салбарт багагүй хугацааг өнгөрүүлсэн хэд хэдэн байгууллагуудтай хамтарч төлөвлөлт орж байгаадаа бас бид их баяртай байгаа. Яагаад гэхээр хэвлэл мэдээллийн одоо салбарын биш салбараас одоо энэ бүх компаниг удирдах явж байгаа хугацаанд бол одоо мэдэхгүй чадахгүй одоо мэдэх боломжгүй байсан олон зүйл байсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд бусад одоо уламжлалт болон залуу медиа компаниудтайгаа хамтарч одоо бие биенээсээ суралцах боломжийг өгсөн та баяртай байгаа. За баярлалаа.